Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. 14-р хэсэг. Яралтай дуудлага аваад гэртийн ирсэн Эрмүн эхнэрийн энгэртэн тэврэн сууна. Төвний үсийг хойшилж, түрэн өгсөн халуун буулгах юм нөлөөлсөн эсхийг байн шалгаж духанд нь уруулаа наана. Буух шинжгүй. Хамаг хүйтэн хөлсөн цутгаж дагжин чичрэх эхнэр нь намайг алчглаа штэ. Би өгчихлээ. Надад хинч туслаагүй. Би өгчихсэн гэж амандаа тасралтгүй шивнэнэ. Эрмүн хий тэмээл чи энд байна штэ. Чи амьд байна. Өхөөгүй тайвшир. Гойж байна тайвшир гэж хэлэх бүрт нь аргадна. Ийм байдалтай хичнээн удаан суусан бүү мэд. Эрмэн сүлдэн аргаан барж тариасруулан эхнэрийг нь тарж байж сая нэг тайвшруулан унтуулав. Үнэндээ залуу ийм нөхцөлд үүнээсөөр юу хийхээ мэдсэнгүй. Тарианы үйлчлэл гаргахаар хүсэлжин сэрээд урдны байдалтай хэвээр байх эсхийг эсвэл бүгдийг мартаж тайвшран босч ирэх аль нь болохыг мэдэхгүй. Дэмэл орныхон дэргэд өвдгөн тулан сууна. Тэр хаанаас тусламж ирэхээ мэдэхгүй, хаашаа гантгааж мэдэхгүй. Хээ тэмий утасны жагсаалтан гүйлгэн харж байтал гажиг баяраа гихнэр нүдэнд нь туслаа. Тэр эргэлзэлгүй залгав. Утас дуудаж эхлэхэд залуу яаран босч унтлахын өрөөнөөс гарлаа. Харилцуурын цаана "Байна уу?" гэх дун гарахад залуу үүдэнтэн хэдийн ирсэн байв. Тэр хоолойгоо засч байна. Эрмүн байна гэж өөртөө итгэлгүйхэн хариулав. "Сайн уу гой? Чи чинь хизээ залгаж байгаа юм бэ? Юу вэ? Би чинь зүтлээд байгаа юм баг та. Эрмүн над руу залглаа шүү дээ. Бүхэл бүтэн 10 жилийн дараа." Тэгэхэд залуу инээгээд арай 10 жил биш. Гэхдээ би намайг танихгүй байх гэж бодлоо. "Яаж танихгүй байх юм бэ? Чи чинь Эрмүн шүү дээ. Миний хамгийн сайн найз Эрмүн." Чи ч ой сайтай шүү. За, чи сайн уу? Сайн. Хамгийн сайнараа л байна. Харин чи сайн уу? Амьдрал сайн уу? Мэдсэлсэн юмч болсон гэж дуулсан бодвол нэр хүндтэй мэрэгжилдээ сайн л үстэй. Асуух шаардлагагүй байх. Окей, тийм ч сайн мэн биш ээ. За, шууд хэл. Юу? Гэж гайхан асуулаа. Миний хэрэг гарсан болоод л залгасан биз дээ. Гэж хэлэхдээ санаа зовлоо. Үнэхээр л түүний хэрэг гарсан учраас өчнөө олон жилийн дараа залгасан энэ. Эрмүн ээрж дүгдрэн "Ягч тийм биш ээ. Харин чамайг ийм зүйл сонирхдаг болохоор мэдэж магадгүй гэж бодоо. Залуу ингэж хэлэхдээ золтой л гажиг зүйлс гэд хэлж гисэнгүй. Эрмүн түүнтэй хүүхэд байхасаа найзалсан бөгөөд түүний юу сонирхдаг талаар эхнээс нь мэдэх цөөн хүмүүсийн нэг билээ. Баяраа багасаа л үхсэн амьтдыг оршуулж, заримыг нь задлан, биеийн бүтэц, ажиллагааг сонирхон судалдаг байсан аж. Дэд хамттан ангаахын сургуульд ээлсгээр шалгалт өгөхөд Эрмүн чадан ядан тэнцэж, харин баяраа хамгийн ихний байранд орон ногоон гэрлэр ангаахын сургуулийн оюутан болсон. Гэтэл хүний эмч мэрэгжлийн 2 дугаар дамжаанд байхдаа хэрэг тарьж сургуулаас нь хөөгдсөн билээ. Тэрнээс хойш Эрмүн найзтайхан уулзгаас санаа зовж зүгтж явсаар өдийг хүрчээ. Сургадуулахны тэр элдвийн зүйл сонирхдаг хэвээрэн төдийгүй энэ тухайган телевизийн хэд хэдэн ярилцлага сонин сэтгүүл дээрх нийтлэлүүд дээр зах цухаас нь ярьсан байгаа харагддаг байж. Баяраа. Найз нь одоо сонирхдаг гэдэг төрлөөс гараад удаж байгаа. Дэвшээд гэх юм уу та. Тэр үед ч хөөхд байж. Хөөхтийн нэгдэм цайлган цагаан сэтгэлээр сонирхож судалж байсан зүйл насны минь хоолыг авчирна гэж хийн санах вэ дээ. Чээж тэгж бодож байгаагүй гэдэгт мөр эзэхэд ч бэлэн байна. Тэгэхэд Эрмүн инээж. Тийм шүү. Тэгэхэр чи маш сайн яваа юм байна. Гэр бүлтэй болсон уу? Харин наадах ч л асуудал юм аа. Найз нь одоо ч ганц би гэвэрээ.
Над шиг далд ертөнц тайлэгдчихгүй нууц гэсэн юм сонирхдаг хүн чинь энгийн та нарын хувьд гажиг хүн шүү дээ. Хэрваргийн үнтэй тааш тохирохгүй юм. Миний ажлыг ч ойлгож хүлээж авахгүй юм. Тэгэхээр тийм зүйл садархан болсон гэх үү дээ. Ингэснээс миний хувийн амьдрал яах вэ? Чи харин ямар хэрэгээр залгаа вэ? Ямар нэг зүйл болсон л байж таарах гээд байна да. Гэж жуумалзан инээж буу болдоо сонсогдно. Эрмүн чинээж би хэзээ чиний сонирхол надад хэрэг болно гэж бодож байсангүй. Гэхэд түүний яриаг таслан пара бэсэглөг шүү. Энэ бол тусдаа шинжлэх ухаан. Игэл мэдэр хүн бус замаар мэдээллийг хүлээж авах, дамжуулах аргыг бүрдүүлэгч хэлбэрүүдийг судлах шинжлэх ухаан юм шүү. Одоо зүгээр нэг сонирхол биш болсон. За уучлаарай. Харин надад нэг тийм сони юм тохиолдоод бүр толгойн өвчин болж байна. Яахаа мэдэхгүй юм. Яагаад ийм зүйл болсныг ч мэдэхгүй юм. Гэж хэлэхэд түүний ярианы өнгөнөөс арга амбарсан, ядарсан, цөхөрсөн байдлыг шууд ойлгосон баяраа. Ийм зүйлийг удасны цаанаас ярилцах хамгийн тохиромжгүй. Тэгэхээр чи хөгжлийн ажил дээр хүрээд ирэх үү? Юу л та яг ч надад биш ээ. Манай эхнэрт юм аа. Би түүнийг ганцаараа ингэ үлдээж болохгүй байдаг. За тэгвэл би яваад очие. Хэрв чамайг болно гэвэ шүү дээ. Боллгүй явах үү. Гэхдээ чиний ажил салгардах вэ те? Зүгээр. Ар багийнхаа найзтайгаа уулзах гэж. Одоо хэд хэдэн үйлчлүүлэгч хүлээж авах юм. Тэднийг бүгдийг нь хойшлуулчих. Чи над руу хаягаа зурвсаар явуулчих. Би яг одоо гарлаа. Гэхэд Эрмэн нэлээд санаан зовсон байртай. Баяраа. Минь тусгүй олон жил болцоход ийм асуудлаар ярьсан дуучлаарай. Хэрэггүй дээ найз минь. Чи намайг жаахан байхад л үеийнгийн өгөөддөө задуулахаас дандаа хамгаалж миний талд ордог байсан шүү дээ. Түүний чинь л хариу гэд бодчих. Харин дараа надад сайхан хоол аваад өгч. Тэгээл болоо. Гэжээ. Эрмэн хаалганы хонх дуугарахад яаран очиж нээв. Яг л олон жилийн өмнөх шиг тэр янзаараа нэмсэглэн зогсох залуу гарах уу? 80-аад оны сэхэднүүдийн өмсдөг бүрх малгайг дугтуулан тавиад урд нэмгэн цав өмссөн байгаа харагдана. Гартан барьсан дөрвөлжин арьсан цүнхэн донж нэмж эгэтэл кинон дэр гардаг мөрдөгчд шиг харагдах нь сонин. Залуу түүнийг сонжин хараад инээмсэглэн миний найз ч ёстой донжтой харагдаж байна та. Гэхэд баяраа малгайган аван мэдчлээд кино их үзснийг л байхгүй юу? Гээд хөгжилтэй гихч нь инээлээ. Хөсөлжин эсрэхэд ундлахын өрөөнд нөхрөөс нь гадна үл тэнэх залуу ир сууж байгаа харагдав. Тэр хөрслөг бор арьстай, нүдэнд дулаахан царайтай байгаа нь бүсгүйн айдсыг багхан жуулдуугаан дарна. Залуу аяхта цайгаан дэрэгдэх намхан ширээн дээр тавиад бүсгүйд ойртон суув. Хөсөлжингийн хамаг бие хүндүр болж хот хөдөлж өгсөнгүй. Тэр тусман хөлийнх нь булчин задрах нь гэлтэн өвдөн. Эрмөн эхнэрийнхээ нуруунаас түшин босгож суулгав. Өнөөх үл тэнэх залуу бүсгүйтэй мэдчлэхэд тэр хариу толгой дохиж нөхөрлүүгэн асуусан хардсаар харна. Эрмөн хүслээ энэ манай найз байгаа юм. Бид хоёр хамт ангаахад сурч байсан. Ягав би чамд ярьж байсан та. Хөөхд байхдаа нэг хүүтийг дотн найзалдаг байсан гэд. Гэхэд бүсгүй сулхан дуугаараа тагтаа нэг эцэг задалдаг уу гэж хэлэхдээ энийхэр оролдов. Үүнийг сонссон баяраа хөөжилтөө наргагүй инээж Эрмөнэ чи ч одоо энийг хүртэл хэлчихсэн юм уу? Бүр тэр тагтааныхын цээжний хөндийгөөс хоёр зүрх болсон гэж хэсэг цамсныг чинь хүртэл хэлчихсэн за. Гэхэд залуус хин инээлдэв. Бүсгүйч тэднийг даган инээхийг харсан баяраа гараан сунган баяраа тантай танилцахад таатай байна гэв. Бүсгүй гараа сунгатал түүний бугуй алганы ард тэр чигтийн хөхөрсөн харагдана. Үүнийг хараад өөрөө ч гайхан сандарч нөхөрлөгөө харан
Ирмүнэ, энэ яачихсан бэ? Яагаад тийм амар болчихсон бол? Намайг яачихсан бэ? Гэж хэлэхдээ уйлгнэн мэгшиж байлаа. Хоёр гар нь ижил байв. Хүнжлэн сөглөө. Хүлэн чалаг гэрээн болчихож. Яг л нүүр нүдгүй зодуулчихсан хүний шиг. Эрмүн тэр бүгдийг хараад өөрөөс нь тусламжирэн уйлж суугаа эхнэрийн тэврэгтэн баяраар харцсан шилжүүлв. Тэр бодожгүй болтоо эрүүн дорон ургасан цөөн хэдэн саглан оролдон суугатан хөмсгөн зангиджээ. Баяраа сандланчирсээр орлоо ойртон суув. Тэр бүсгүйд гандан уучлаарай. Би таныг сэрхээс өмнө нөхрөөс тань болж буй үйл явдлын талаар сайн мэдээлэл авсан л та. Тэгэхээр энэ бүхэн таны сэтгэл зүйтэй холбоотойгоор явагдаад байна гэж би эхний ээлжинд дүгнж байгаа юм. Гэхэд бүсгүй нулимстай нүдээр баяраа руу хараад та хин юм бэ гэж асуув. Баяраа хоолойгоо засан би пара психолог судлаач хүн л дээ. Гэхдээ нэг төрлийн талд сэтгэл судлал гэх үү дээ. Гэхэд бүсгүн дуу чангарч чи намайг галзуурсан гэж бодоод энэ хүнийг авчирсан юм уу? Чи намайг галзуугийн эмнэлэг рүү явуулж санааг амраагаар шийдсэн юм уу? Гэж нөхөртөн гомдонгоо асуухтан мэгшин уйлж байлаа. Гэтэл баяраа хэлснээр засч үгүй энэ бол таны бодож байгаа шиг тийм зүйл биш. Би далдын нөлөөлөлтөөр хүний сэтгэл зүйд үүссэн асуудлуудыг судалдаг юм. Жишээ нь далдыг мэдрэх, харах, үзэх, сонсох, аливааг зөгнөх, эд юмс нөлөөлөх, орон зайг туулах гэх мэт реалист ухагтхуунаар тайлбарлаж болшгүй зүйлсийг судалдаг шинжлэх ухаан юм л да. Таны тохиолдолд бол хойд насны мэдрэгүүн талаар судалсан медицинерийн танд туслахаар би ирээд байгаа юм. Гэж хэлэхэд бүсгүйнүүд гайхсантай томорч ирээд нөхөр лүгээ нэг залуу руу нэг харан дуугаа болов. Таны гар бол бэж гэсэн гал зов байхаа. Тэгэхээр та тайвширч болно. Би зөвхөн танд туслахаар ирсэн гэдгийг сайн бодоорой. Таныг зөвшөөрсөн цагт би эмчилгээгийн уучлаарай. Бид ингэж ярьдаг юм л да. Гэхдээ хэрв та хүсвэл би өөрөөр нэрлэж болох юм. Хүүхэдтэй ажиллах үедээ бид тоглоом гэж нэрлэдэг. Харин ахмаг насныхантай бол шинэ амьдрал ч юм уу нэг тийм байдлаараа гэхэд бүсгүй яриаг нь таслан тэгвэл тоглоцгоё. Эхнэрийг нь ийм хэлсэнд цочсон Эрмүн түүний царай руу харахад хэдийн шийдсэн янзтай зоримог харцаар харж байлаа. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсорой.